Сэдвүүдийн чиглэлээр гаргаж ирсэн. Нэгдүгээр нүдээр иргэдийн зүгэл одоо ямар тодорхойлолтой талууд байна вэ гэдэг тал дээр авч ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол манай иргэд маань хуучин сэтгэлгээр ирсэн байгаа. Одоогийн нөхцөл байдал нь аль ч хорооноор ерөөсөө иргэд маань тийм итгэхгүй альва ямиг заавал ерөөсөө удирдлага юм уу хорооноос юм уу юу хүсээд байгаа хүсэж байгаа юм авч ивэл болно гэсэн өөр одоо тийм юу байхгүй юм итгэхгүй одоо тийм иргэдүүд бол дийлийнх нь байдаг. Тэгэхээр энэ дээр бол иргэдийн оролцоо өөртөөсөө шалгаалсан тийм нэг сул тал байгаа. Дараагийн асуудал юу гэхээр иргэд өөрөө одоо тэр хандлага ойлгохгүй. Ягаад бол одоо бид нар юунд орцох гээд байна. Өөрөөр хорооны сул тал хаана байна? Тэрэнд бид нар юугаа хэлэх вэ? Яах вэ гэдэг юм. Энийн чиглэл өгдөг. Аливаа тийм одоо юу байдгүй. Хороо бол одоо өөрөө бол яг тухайн ажлын албаны зүгээр ажиллаж байдаг. А иргэдэд бол одоо тэгэхээр та нар биднэрт ингээд туслаач гэж гуугаад яваад цаг зовч байдгүй дээрээс энийг чиглүүлж явах хэрэгтэй. Тэр чиглүүлж явах хэрэгтэй асуудал юм дараа нь дээр ярина. За тэгэхээр иргэдэд бол одоо энэ тухайн энэ одоо шийдвэр шууд арчил тийм ээ иргэдийн оролцоод энэ талын мэдлэг мэддэг хүнийг өгч байгаа тэр асуудлууд нийт иргэдэд хүртээмжлэг биш байгаа. Тийм учраас иргэд маань тэрийг ойлгохгүй зарим ингэ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар одооний энийг студид явж байгаа гэж үзээд энэ үтээчийн асуудал цаашдаа бидний өнөөдрийн сургалтаас авахлаа цаашаа энэ бол нэлээд одоо өргөн цар үрээтэй болж иж үрдэн төрөх байх гэж бодож байгаа. За иргэд одоо ерөөсөө одоо энэ дээр адилхан та. Альва юм одоо ингээд шаардаад тавьдаг мөртлөө альва юмд оролцдог. За тэгвэл бүгдээр ингээд сайхан одоо орчноо зөвхөн болгох чи бүгдээ гарч хогоо зөвхөн чи гэхэд орцсон. Тэгсэн мөртлөө хогчин их байна гэдэг өөртөө асгачаад өөртөө ингээд хороор байна. Тэгшээ одоо нэг жишээнүүд тиймэрхүү маягтай юм уу? Иргэдүүд одоо ерөөсөө тэр ухамсар нэг тийм болсон байна. Тэгэхээр энэ дээр бол иргэдийн санаачлаг муу одоо ухамсар мэдлэг одоо боловсрол дутмаг тэгээд цаашдаа мөн ерөөсөө төр төдөх итгэл их болсон байна. Энэ одоо орчлын тэр 20 жилд одоо бид нар яаж явбаа дандаа л иргэдийн бэлгэнд нь хуучин сэтгэлгүйгээд явах гээд яваад байдаг. Тэрийг бид энэ өөрийн жил арай нэг өөрөөр энийг эрт ихэлсэн бол өнөөдөр иргэдийн сэтгэхээрээ өөр байна гэж нэг гэдэг. За хорооны зүгээс яах вэ гэхээр за хороо дүүрэг нийслэл гэдэг одоо бид нар ингээд бүх талаас нь авч үзэж байгаа юм л дээр. Тэгэхээр ер нь яг энэ дээр иргэдийн нийт өөрөөр хамтаа авчиж. За саяхан одоо хоёр баг бол хэлж байна. Иргэдийн нийтийн хурал бол үнэхээр одоо хороон дээр яг жинхэнэ иргэдийн төлөөлөд ажиллаж чадахгүй. Иргэдээ оролцуулж чадахгүй. Өнөөдөр сая энэ иргэдийн итгэх муу байна, иргэдийн оролцоо муу гэвэл энэ дээр чинь хороодын иргэдийн нийтийн хурал гэдэг чинь өөрөө хуралдаа тэр засаг дараага ажлын алба ерөөсөө хамаахгүй. Тэр улсууд чи иргэдээ цуглуулж хуралдаа тэр ажлын алба сайн ажиллаж гэнэ үү муу ажиллаж гэнэ үү гэдгийг шүүмжлээд тэгээд тэр дотор нь иргэдийн оролцоо нэмэгдүүлж өгөх хэрэгтэй юм. Манай энэ төр хийх хэрэгтэй гэж би ойлгоод байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бол иргэдийн нийт хурлын тэргүүлэгч гэж байдаг. Иргэдийн нийт хурлын дарга гэж байдаг. Тодорхой хэмжээний урамшуул авдаг дарга. За тэргүүлэгчд бол урамшуул авдаг. За тэгэхээр энэ дээр бол эдгээр өөрсдөө ч одоо сайн хуралдаж чаддаг. Зүгээр би өөрийнхөө орондор жишээ татаад авъя. А тэгээд